Хязгааргүй удам тал, нүүдэлчин ахуй соёл, байгальтайгаа ойрхон амьдрал. Энэ бол жуулчдын Монголын тухай төсөөлөл. Энэ ч утгаараа Монгол улс 2025 онд аялал жуулчлалын үзүүлэлтээрээ дэлхийн шилдэг 20 улсад багтсан байх юм. Бид 25 онд нийтдээ 1.8 тэрбум Америк доллар буюу 6.3 их найд төгрөгийг аялал жуулчлалын салбараас олсон гэсэн тоо мэдээлэл байна. Харин бодит байдал дээр асуудал өөр зэгт төвлөрч байна. Аялал жуулчлалын салбар бодит утгаараа хөгжсөн үү? Монголд ирсэн жуулчид юутай тулгардаг вэ? Нэгдүгээрт зам тодорхой бус, хоёрдугаарт мэдээлэл хомс, гуравдугаарт үйлчилгээ тогтворгүй. Тэд ирээд гайхшраад буцдаг шалтгаануудыг дээр дурдлаа. Энэ бол нэг хүний асуудал биш, бүхэлдээ системийн гажуудал болжээ. Дэлхийд даяар аялал жуулчлалын салбар өөрчлөгдсөн. Жуулчид байгаль үзэх гэж биш, туршлага мэдрэх гэж аялдаг болсон. Харин Монголд өнөөдөр аялал тэнцүү байгаль буюу байгалыг бүтээгдэхүүн гэж хардаг хэвээрэл байна. Кыргызстан, Исланд зэрэг улс орнууд аялал жуулчлалын салбарт нэг зүйлээр ялгарч байна. Тэд байгаль биш, бүтэн туршлага зарж байна. Жуулчид Монголд ирэхдээ зөвхөн байгаль харахыг хүсдэггүй. Тэд монголчууд шиг амьдарч үзхийг хүсдэг. Гал дээр хоол хийж, адуу манаж, эсгий урлаж үзхийг хүсэж байна. Гэтэл бид үүнийг бүтээгдэхүүн болгож чадаагүй. Тэгвэл гарцсан юу вэ? Нэгдүгээрт туризм кластер. Тодруулж хэлэх юм бол нэг бүс нутаг, нэг бүтээгдэхүүн байх ёстой. Хоол, байр, үйлчилгээ, түүх бүгд холбоотой, хоорондоо нийлдэг байх ёстой. Хоёрдугаарт дижитал платформ. Монголд аялах жуулчин аяллаа төлөвлөдөг нэг л газартай байх ёстой. Мэдээлэл, захиалга, маршрут бүх зүйл нэг дор цогцоор байх ёстой юм. Гуравдугаарт бид нүүдэлчдийн туршлага бүтээгдэхүүн болгох. Тодруулах юм бол үүнд 3 өдөр нүүдэлчдийн амьдралаар амьдрах, бүргэдчинтэй хамт алтан өндөр уулсыг зорж үзэх, цаашлаад өвлийн төсвөр шалгах аялал зэрэг нүүдэлчдийн өнгөрсөн хугацаанд бүтээн бий болгосон туршлагыг бид олон улсын жуулчдад худалдан борлуулах гол бүтээгдэхүүнээ болгож болох юм. Хамгийн чухал нь хүний харилцаа. Бид Монгол орныг зорин ирсэн жуулчдаа инээмсэглэлээр угтаж, монголчуудын буюу нүүдэлчдийн зочломтгой зангаар сэтгэл дүүрэн буцааж мөн буцахт нь тэднийг эргэн ирэх тэр сэтлийг нь үлдээх ёстой. Энэ бол монголчуудын аялал жуулчлалын салбарт оруулж чадах хамгийн том чухал хөшүүрэг юм. Зөвхөн байгаль биш, туршлага, үүх төв, өв соёлоо олон улсын жуулчдад хүргэж чадах юм бол Монгол улс аялал жуулчлалын шин төв болох бүрэн нөөц боломж байгаа юм. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэн бүрийн Монгол хүн бүрийн оролцоо чухлаа. Монгол орныг зорин ирж буй жуулчин бүрийг найрсгаар угтаж инээмсэглэлээр үдээ.